За сайн байна уу хүмүүстээ. Өнөөдөр 2009 оны ерөнхий шалгалтын бэлтгэл хичээлээ эхлэе. За нэгдүгээр хэсэг. За нэгдүгээр бодлого. За энэ ойлгомжтой байна тийм ээ. За хоёрдугаар бодлого. Гуравдугаар бодлого. За гуравдугаар бодлого дээр хамгийн олон микро, нано гэдэг нэгжүүдээ энэ хүснэгтээс сайн харж байгаа тэгрэ хүмүүстээ. За йота, зета, экса, пета, тера, гига, мега, кило, хекто, дека, деци, санти, милли, микро, нано, пико, фемто, ато, септо, йокто гэдэг байгаа. За тэгэхээр эдгээр нэгжүүд нь 10-ын 24 зэрэгтээс 10-ын 1 зэрэгт хүртэл яваад буцаад ингээд хасах нэгээс хасах 24 зэрэгт хүртэл явж байгаа. За тэгэхээр маш анхаар микро гэхээр 10-ыг хасах 6 зэрэгт, нано гэхээр 10-ыг хасах 9 зэрэгт байгаа. Энд бол өөрөө 10-ыг хасах 9 зэрэгт байна. Тэгээ энд 10-ыг хасах 9 зэрэгт, энд 10-ыг хасах 9 зэрэгт, энэ 1-ийг үржих нь 10-ыг хасах 9, энэ нь тэг 12-ыг үржих нь 10-ыг хасах 9 гэсэн үг. За тэгэхэд эндээс хүүхдүүдээ за энд нано гэсэн учраас нано 10-ыг хасах 9-ээр үржигдээд тэг 12-ыг үржих нь 10-ыг хасах 9. Энд чинь микро гэсэн учраас 150-ыг үржих нь 10-ын хасах 6 гэсэн үг. Бид нар нэгжийг ижилсүүлж ийж, нэгжийг ижил болгож ийж харьцуулж бодох учраас хасах 9 болгохын тулд 150-ыг нэмэх 3 зэрэгтээр үржүүлж өгч ийж ижил зэрэгтэй болгож байгаа. За дараа нь өөрөө 10-ыг хасах 9-тэй байгаа. За тэгэхээр 10-ыг хасах 9-тэй, 10-ыг хасах 9-тэй, 10-ыг хасах 9-тэй. За энэ хооронд аль нь хамгийн их вэ гэдэг ойлголт гарч ирнэ гэсэн үг. Тийм үү хүмүүстээ? За дараагийн бодлого. За чулууны нэгт 2000 кг метр куб, масс нь 60 кг бол эсэлхүүнийг олоорой. За энэ физик суралцсан хүүхд толгоны хамгийн анхны томьёогоор бодогдно тийм ээ. Нэгтийг олдог томьёогоо ашиглаж бодно. За нэгт бол массыг хуваах нь эсэлхүүн байдаг. За бидэрт эсэлхүүнийг олооч гэсэн учраас эсэлхүүн нь энэ томьёоныхоо ургалтаар массыг хуваах нь рho болоод бодно гэсэн. Дараагийн бодлого. За би А цэгээс Б цэг рүү хөдөлсөн траекторийг нь тод хар зураасаар явсан замыг ба шилжилтийг олоорой гэсэн байна. За анааш анхаараарай. Энэ бол явсан зам. А-гаас Б рүү явсан зам. Энийг S үсгээр тэмдэглэнэ. Энэ улаанаар бол шилжилт. За шилжилт бол эхний цэгээс эцсийн цэгийн хоорондох холболтыг хэлж байгаа. За тэгэхээр шилжилтийг бол дээрээ сумтай хэрчмээр дүрсэлдэг. Ойлгосноо хүмүүстээ? За тэгэхээр бидний хувьд бол явсан зам нь бол А дээр нэмэх нь Б-ш цаараа, шилжилт нь бол А-гийн квадратээр Б-гийн квадратыг нэмээд язгуур гаргасантай тэнцүү тийм үү хүмүүстээ? За дараагийн бодлого. За энэ дээр биеийн нийт замын туулсан дундаж хурдыг олно гэсэн байна. За тэгэхээр дундаж хурдыг олохдоо нийт явсан замаа нийт хугацаанд нь хуваадаг учраас бидний график болохоор S-ийн график буюу явсан замын график хугацаа хамаарал байна. За тэгэхээр энд нийт явсан зам нь харагдаж байгаа. Энд бол нийт хугацаа нь харагдаж байгаа. Тийм учраас эндээсээ утгуудаа аваад бодчихно. Ойлгосноо хүмүүстээ? За дараагийнх нь бодлого болохоор ямар цэгээс буцаж хөдөлсөн бэ? За тэгэхээр энд явсан зам маань харагдаж байгаа тийм үү? За нийтдээ 3 м зам явжээ гэж харагдаж байна. Эндээс буцаж явсан гэсэн үг. За эндээс буцаж явсан юм чи яасан хүмүүстээ? Г цэг дээрээс буцсан гэсэн үг шүү. За анхны хурдыг олооч гэж. За бидний график хурд хугацааны график байна. Тийм учраас хурд нь шууд харагдаж байгаа. Хугацааны анхны ихшинт хурдны байрлал гэсэн үг. Ийм учраас 2 байна тийм ээ. За дараагийн бодлого. За аль нь хөдөлгөөнд тохирох вэ? За тэгэхээр энэ графикт харгалзах график аль нь вэ гэсэн үг. За анааш анхаараарай хүмүүстээ.
За энд зам хугацааны график гэсэн үг. Зам хугацааны график учраас энд яаж вэ? Хурдан тогтмол хөдөлгөөнийг ингэж тэмдэглэдэг. За хурд тогтмол юм бол хурдтал нь тэг байгаа гэсэн үг. За дараа нь парабол хэлбэртэй график нь. Парабол хэлбэртэй графикийн хувьд болохоор хурд нь ихсэж байгаа гэсэн үг. Харин тэгвэл хурд өөрчлөгдөж байгаа учраас хурдтгал тэгээс их байгаа гэсэн үг. За энд ортос шилжилт хийгдэг байна. Шилжилт хийгдэг үед нь хурд нь тэг байгаа гэсэн үг. Тэгвэл мэдээж хурдтгал тэглэж таар. За энд болохоор хурдан тогтмол нь хурд тогтмол нь гэдвэл хурдтгал тэг байгаа гэсэн. За тэгэхээр бидний хувьд маш анхаараарай. Энд хурдтгалын график өгөгдсөн учраас хугацааны 1 секунд агшнаас 3 секундын хоорондох нэмэх утгатай хурдтгалын графикийг сонгоно гэсэн. Бусд нь бол тэг байгаа. За тэгэхээр бидний хувьд бол энэ B график харгалцсанаа тийм ээ. За дараагийн бодлого. За хурдтгал хугацааны графикуудын аль нь тохирох вэ гэсэн байна. За тэгэхээр хүүхдүүд энд сая шилжилтийн график гэсэн бол энэ хурд хугацааны график байна. Хурд хугацааны график гэхээр энэ хурдан тогтмол байгаа гэсэн. Хурдан тогтмолууд хурдтгал нь тэг байгаа. За энд хурд яасан бэ? Буурч байна. Хурд буурч байгаа учраас хурдтгал хасах утгатай байна. За энд хурд нь тэг болсон байна. Гэсэн зогссон гэсэн. За энэ үед мэдээж хурдтгал байхгүй байгаа. За хурд ихслээ. Хурд ихссэн учраас хурдтгал тэгээс их байна гэсэн. За тэгэхээр эхнийх нь 2-оос 6 секундын хугацааны агшинд бол хасах хурдтгалтай, 8-аас 12 секундэд нэмэх хурдтгалтай график сонгоно гэсэн үг шүү хүүхдүүд. БВ хэсэгт үйлчилсэн хүчийг олооч гэсэн байна. За энэ нь зам хугацааны график учраас энэ хэсгийн хүчийг олох юм байна. Тэгвэл бидэрт ямар томьёо хэрэгтэй? Ньютоны 2 дугаар хуулийн томьёо хэрэгтэй. М тэнцүү А. За М нь бидэрт өгүүлбэр дээр 3 кг гэдээ өгсөн байна. Аага олох юм байна. Аага яаж олох вэ гэхээр биднэрт хөдөлгөөний тэгштгэл юм мэдэн тийм ээ. За тэгвэл энэ тэгштэглээсээ хугацааны ихэнд тэг цэг дээрээс эхэлсэн анхны хурд нь тэг байсан гэж үзээд үндсэн томьёог гаргаж ирсэн байна. За эндээсээ хурдтгалыг олвол нийт явсан замыг 2 дахин үржүүлээд хугацааны квадратад харьцуулсантай тэнцүү. За энэ хэмжигдэхүүнийг энэ Ньютоны 2 дугаар хуулинд орлуулад бодноо хүүхдүүдээ. За 9 дугаар бодлого. За бас хүчийг олоорой гэсэн байна. За тэгэд хурд хугацааны график байна. Сая бол зам хугацааны график гэсэн бол одоо хурд хугацааны график байна. Ийм учраас ГД хэсэгт бол хурд яасан байна хүүхдүүдээ? Хурдсаж байна. Хурдсаж байгаа учраас за Ньютоны 2 дугаар хуулийн чинь тэгвэл хурдтгал бол хурдны өөрчлөлтийг хугацаанд товооно. Хурдны өөрчлөлт гэдэг маань эцсийн хурднаас эхний хурдыг хасаад хугацаанд нь харьцуулж олно гэсэн үг шүү. За ингээд Ньютоны 2 дугаар хуулийн томьёон дээр орлуулад бодож олно. За ВГ хэсэгт импульс ямар байсан бэ гэж. Импульс гэж масс хурдны үржүүр тийм ээ. Масс хурдны үржүүр ВГ хэсэг. За зам хугацааны график учраас ВГ хэсэг дээр ямар хөдөлгөөн хийсэн бэ хүүхдүүдээ? Тогтмол хурдтай хөдөлгөөн хийсэн байна. За тэгвэл тогтмол хурдаа яаж олох вэ гэвэл замын өөрчлөлтийг хугацаанд харьцуулж олно гэсэн үг. За тэгэхээр эцсийн байрлалаас эхний байрлалыг хасаад хугацаанд нь харьцуулах юм бол хурд гарна. Хурдаа өгсөн массаар үржүүлвэл импульс гарна тийм ээ. За энэ нэгдүгээр хэсгийн бодлогод байлаа хүүхдүүдээ. За энэ холимог хувилбарууд байгаа учраас хүүхдүүдээ үлдсэн бодлогуудаа өөрсдөө бодоорой. Амжилт хүсье.